could be larger than life, bigger than the world, living out the hopes and dreams of every boy and every girl. You could fly higher than the sky, shine brighter than the stars. You could have all you ever wanted, shoot the moon and reach for Mars. You know you could. Yeah, times are changing everywhere. Do we dream and do we dare? It's up to you, the door is open wide. Feel the rhythm of today, learn the part and join the play. The world is here, let's take it for a ride. You could be larger than life, bigger than the world, living out. Баян хонгор аймгаас говийн гайхамшигт 6 уран бүтээлчдийн нэгдсэн аялал 2018 аялал эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд Бов хангаан цэнхэр орон 3 бүсийнхаа энэ сайхан хонгор нутгийнхаа багнат талбайгаас одоо бид хүн аялалдаа гарах гэж байна. За энэ жил бол Баян хонгор аймаг 2018 оныг аялал жуулчдыг дэмжигчд болгон зарласан. За энэ дэмжигчлийн хүрээнд бол одоо бид хүн бас Баян хонгор аймгийнхаа говь нутгийг сурталчлах, говийг тархан цааст газартайгаа бас танилцах зорилготойгоор бас энэхүү аяллыг зохион байгуулж байна. Тэгээд энэхүү аялалд маань одоо манай Баян хонгор аймгийн уран бүтээлчид за мөн одоо сумдын болоод одоо бас бусад аймгийн төлөөлөл аялагч нар маань бас оролцож байна. За энэхүү аяллыг бас зохион байгуулахад бас тодорхой аж ахуйн жалбан байгууллагууд маань бас дэмжиж бас хамтран ажиллаж байна. Тэгээд энэхүү аялал маань одоо бас нийт 1700 км үргэлжилнэ. Говийн гайхамшигт 6 гэсэн аялалд анх удаа уран бүтээлчдийн зүгээс миний бие явж байна. Говийн тархан цаасд газар болон нэгэн ховорцсон ан амьтан түүнийг үзэж харах, суулцлах, таних, мэдэх тийм зүйлээр явж байгаа бас сэтгэлээ маш өндөр байна. Нийт явж байгаа Баян хонгорын төлөөлөл болон Улаанбаатараас ирсэн аялалчид, жуулчдаа, дотоодын аялалчдаа бүгдээрээ нь аялалд нь амжилт хүсье. Миний одоо энэ аялалд оролцож байгаа маань миний амьдрал бас нэг цоо шин алхам болж байна. Миний нэг хүсэл биелж байна. Одоо 60-аад наслахтаа бол Монгол орноо тойрж аялах юмсан, Монгол орныхоо өнцөг болон бүрт очиж үзэж энэ гайхамшигт орныхоо сайхныг мэдрэх юмсан гэсэн хүслээ биелүүлж одоо анхны тойрон аяллыг бол эхэлж байна. За говийн гайхамшигт 6 уран бүтээлчдийн нэгдсэн аялал 2018 манай аялын багийнхан за Баян хонгор аймгийн үлзий сумд одоо орших ээж хатанд хүрэлцэн ирсэн байна. За үндсэндээ бол одоо ээж хатан Баян хонгор аймгаас бол үндсэндээ 60 орчим км оршиж байдаг ийм сайхан одоо түүхэн дурсгал газар. За зүүн гарын хаант улсын галдан бошготын одоо түүхэн цаг үетэй холбоотой ийм сайхан газар хүрэлцэн ирсэн байна. Ингээд бид бүхэн Баян хонгор аймгаас аймгийн төвөөс бид бүхэн бас гараад хэд хэдэн сайхан газруудтайгаа бас танилцлаа. За Баян хонгор аймгийн үлзий сумд орших бор болгосонд хүрэлцэн ирлээ. За бор болгостой бас танилцлаа. За тэндээс бид бүхэн Дөрөнбаатарын хөшөөтэй танилцаад энэхүү одоо ээж хат дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд аялал маш сайхан үргэлжиж байна.
ээж хатанд урд нь ирж байсан да? Энэ хатны ер нь ингээд зүгээр дайраа өнгөрч байсан болохоос ээж хат энэ төр дээр ирж байгаагүй. Харин яг ингээд зорж ирж баян онгорыг үзэж чад их баяртай. Нэгсэнд л удам судар жоох юм уу мэднээр нь штэ тий. Одоо ээж маань ямар газар орон төрчихсэн, яаж амьдарч ирсэн. Тэрийг одоо нэг амьдтан чадаагүй ч гэсэн өнгөрсөн ингээд үзэж чад байхгүй юу. За баярлалаа тэг сайхан аялал. Баярлалаа. За Баян-Хонгор аймгийн Жинс сумын аялал жуулчлалын бас нөөц газруудын нэг яг одоо бидний одоо хавцгаа өндөй байна. Баян-Хонгор аймгаас 80 км оршдог. За Жинс сумаас 20 км оршиж тэгээ. Энэ сайхан байгалийн үтсгэлэн бүрдсэн энэ сайхан газар манай аяллаа багийнхан говийн гайхамшиг зураг уран бүтээлчдийн нэгдсэн аялал 2018 аяллахыг хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ удаагийн аяллаа маань гол онцлог гэх юм бол энэ аялал 2016 онд бол говьолтой Баян-Хонгор аймаг говийн дархан газараа зохион байгуулж байсан бол энэ удаагийн аялал бол бас Баян-Хонгор аймгийнхаа Үлзий, Жинст, Богдын одоо бас аялал жуулчлалын нөөц газруудаар бас бид бүхэн явж байгаагаар онцлог юм аа. Гайхамшиг зураг уран бүтээлчдийн нэгдсэн аялал 2018 2 дахь өдөр амжилттай сайхан үргэлжилж байна. Тэгээд өчигдөр бид бүхэн орой оргон нуурынхаа сайхан эрг эсэн гэзэг дээр ирж амарлаа. За өнөөдөр 8 сарын 25-ны өдөр бид бүхэн өглөө сайхан босоод өглөөнийхөө ундыг уугаад за манай зурагчд маань бас босоод өглөө нар мандахад оргон нуурынхаа бас сайхан зураглалыг авлаа. За бид бүхэн одоо ингээд энэ сайхан газараас хөдлөж байна. Тэгээд өнөөдөр бид бүхнийг маш сайхан газар түлээж байна. Эдгээр сайхан аяз цаа үргэлжлүүлээд оргонорынхаа хөвөн дээр ирсэн байна. Сайхан байна өнөөдөр. Ингээд хана шүлгийн язаад гөргөө. Шанхан усан сашгын хоорднаа санааны мухраас нутгаан дуулнаа дэндүү агийн дурсамжтэйсэн дэлхийн байтай нутаг минь ичимэн ураатай нүдэн нураа эцгийн нутагтай нөмөр усаа нарэсэн нутгийн дунаа хорвоосон хөрстийн зудайда шандас түлгэн табан тусаан сэтгэл хоёрыг өдөрсөн зудгуулнаа сэрүүн мөдгийн аршаан дэсэн сэржин өргөд нутаг минь ичимэн ураатай нүдэн нураа эцгийн нутагтай нөмөр усаа нарэсэн нутгийн дунаа хорвоосон хөрстийн зудайда буурийн дайтай уурс авсаж буурийн дантай шавар өнгөлөх буцаж орох нүүдийн шуудтай бууцаад ихэд
нутгийн өстэй үдэн ижим нараатай нүдэн нураа эцгийн минь уудалтай нүмер уусаа нар эсэн нутгийн дунаа хор уусан хөрстийн зодайдаа. За эдний аян замд үжигтэй олон сайхан өдрөг явцгаая өдөрөө. За говийн гайхамшиг 6 уран бүтээлч нэгдсэн аялал 2 дахь өдөр амжилттай сайхан үргэлжилж байна. За бид бүхэн өглөө Богд сумын оргон нуурын сайхан ирэг дээрээс бид бүхэн аялал эхлүүлсэн. 2 дахь өдрийн аяллыг. За аялал үргэлжилсээр Баянгор аймгийн Шинжин сумын байгалийн үзэсгэлэн газар болох хүч чадан дээр хүрэлцэн ирсэн байна. За үнэхээр бас өнөөдрийн аялал маш адал явдалтай. Нэг ялангуяа Баянгор аймгийн говийн өмсд орших Баянгор аймгийн хамгийн өндөр оргил болох Их Богд уулынхаа эрг орчим, оргон нуурынхаа эрг хөвөөгөр бас бид бүхэн сайхан аяллаа. Тэгээ Баян говьор хүүхнээрээ даваад Шинжинстийн хүч чадан дээр хүрэлцсэн байна. Тэгээд үнэхээр бас одоо говийн гайхамшиг 6 энэ аяллаа маань бас аяллаа чиглэлийн нэг энэ гайхамшигтай газар нь бол яа харахгүй энэ хүч чад юм аа. Тэгээд одоо бид бүхэн хүч чадтай танилцсан. Шинжин сум орно. Би өөрөө бол Баянгор аймгийн Шинжин сумд төрж өссөн. За энэ цагуурын байгууллагт би 42 жил ажилласан. Ийм хүн байна. Тэгээд сумын байгалийн музейг бол 2 удаа байгуулж өгсөн. Тэгээд тэр маань алгуулсан. Тэгээд сүүлдээ одоо өөрөө ийм жижиг музей байгуулсан. Энэ байгууллагт бол дандаа байгалийн төрлийн юмнууд байгаа. Ховордсон, ургамал, амтэн, чулуу. Тэгэл домог түүхээс өсвөлээд одоо нутгийн юмыг цуглуулсан. За одоо жилдээ бараг 10 гаруй жил болж байна. Олон гадаад хотын бүх хүмүүст л үзүүлсэн. За энд бол одоо энэ нутгаас олдсон юмнуудыг л хийж. Одоо маш дээр үе ургамлууд 10 эдэн ургамал үлдсэн. Тэр бол манай нутагт ургаж байна. За тэгэл домог түүх болсон одоо олон ургамлууд байдаг. Тэднэр байна, чулуулагнууд байна. Маш олон ингийн чулуулагнуудтай. За нэг аршаан байна. За сагаан багтай аршаанд ард бол судлагддаг 2-3 аршаан байна. Дотор одоодны аршаан байдаг. Одоо судлаад яг аршаа болсон гэж одоо хэлж мэдэхгүй юм газар. Тагт мөнгөтэй аршаан. Тэгэл ямаатай аршаан ч гэдэг л 3 аршааны сураг бол дуулчих.
За одоо Унган туруу хэмээх энэ байгалийн сонин тогтворч газар хүрэлцэн ирсэн байна. За энэ талаар бас манай орон нутгийн судлаач. За Ахмад одоо цаг уурч дашчир байх манай одоо мэдээлэл өгнө. За сайхан хэлж гэнэ үү бас тэгээ. Сайхан хэлж байна. Энэ одоо сүүлийн үед намар сайхан болж ногоо цагаатай сайхан байна. Цагаан хаалгуулынхаа одоо урд үзүүр дээр нь Унган туруу гэдэг ийм хатан тогоо одоо улсуудаа сонирхож байна. За энд бол одоо маш олон төрлийн эмийн ургамал ургадаг. Ойр хавьдаа бол энэ хатан дэвсгэртэй. Тэгээд тэн дээр ухцсан юм шиг одоо ийм сайхан хатан тогоо байдаг. Ийм газар бид нэр аялаа хийж явна. онд энэ говийн одоо эмзэгийг станы төлөөл бүрэн болж чадахгүй гэсэн утгаараа одоо улсын хамгаалтанд орсон газар нутаг байгаамаа. Энэ газар нутгийн мөн одоо өргөтгөл гэсгээр 2000 онд мөн бага хэмжээний газар болж 2 хэсэг улсын хамгаалтанд орсон газар байгаа. Энэ газар нутгийн байгаль хамгаалагчаар би 1998 оноос эхлэн одоо 21 жилийн байгаль хамгаалагч ажлыг хийж явнаа. За энэ гайхамшигт зураг хайлын багийн урамтайлчд манд яг энэ одоо бурхан хайлаас дуулын ингэрт орчих одоо бурхантай болгодоор ирсэн байгаа байдлын байна. За энэ газар нутгууд нь бас байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш тохиромжтой тийм бүс нутаг байгаа юм.
гайхамшиг 6 уран бүтээлчний 1 сая 2018 аялал маань за Өмнө Говь аймгийн Өмнийн Цэнхэр говийн зулганаа дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд бид бүхэн одоо Хэрмэн цав руу явж байна. Яг одоо манай аяллаа багийнхан зулганаа дээр ирж сайхан амраад бас эндээ сайхан зураг мураг авахгүй л явж байна. Манай аялал бас явж байгаа Улаанбаатар хотоос оролцож байгаа Бямсүрэн маань бас аяллахын сэтгэлийг бас бид бүхэнтэй хуваалцсанаа. Сайхан аялж байна уу? Аялал сайхан болж сайхан аялж байна. За манай Бямсүрэн ч айл нутгийн хүн бэ? Бас энэ говь нутаг энэ говийн их дархан цаасд газар руу бас аялж ирсэн үү эрдэнэ? За миний хувьд болохоор угаасаа Баянгар аймгийн уул хүн байгаа. Тэгээд 2004 онд 10 жилээ төгсөөд Улаанбаатар хот руу шилжсэн. Тэгээд тэрнээс хойш бол ер нь бол мэдээж хаяа бол нутгаа ирдэг. Тэгээд энэ удаадаа бол яг энэ гайхамшигтай аялалд оролцоод анх удаагийн 7 хоног 7 хоногч бол урт хугацаанд орж байгаа. Тэгээд урт хугацааны аялалдаа бас яг говийн бүсээрээ тэгээд яг нутгийнхаа энэ 7 гайхамшиггүй говийн гайхамшиг 6 гэсэн энэ аяллаа маршрутаа юм сайхан хамт олонтой явж байгаад маш их баяртай байна. Тэглгүй яхаа бас говийн гайхамшиг 6 гэж бас 6 амьтдыг хэлж байгаа. Говийн их дархан газар ялангуяа говь болтой Баян хонгор Өмнө Говийн газар нутгаар явж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ сайхан газар нутгаар бас уран бүтээлчтэйгээ бас явж байна тийм ээ. Бас уран бүтээлчтэй явах, гэрэл зурагчтай бас явах тийм ээ. Зохиолч Харуу Найрагчтай явах бас ямархуу сэтгэл төрдөм байна тийм ээ аялагчийн хувьд. Ер нь энгийн аяллаас бол өөр юм байна л да. Яаж ч утсаа одоо юу гэдэг гэрэл зурагчд маань ямар нэгэн яг алтан агшин харангуйтаа гинт буу зогсоод тэ зурнуудаа дардаг ч юм уу. За тэгээ нөгөө Яруу Найрагчд маань болохоор яг тухайн байгалийнхаа үзэгдэл юмсыг хараалаа шүлгээд ингэ зохиогоод мөрлөөд явж байгаа юм. Тэгээд ер нь бол бас яг энэ аялал маань цаанаа бас талт их утга учиртай сайн ярьсан. Одоо энэ гайхамшигтай 6 амьтдыг одоо яг бүчлээд ч юм уу ингээд аяллаа чиглэлд оруулаад тэрийнхээ дагуу дараа хүмүүс маань энэ аяллаараа энэ 6 гайхамшигтай амьтдыг ингээд боломжийг бүрдүүлэхийн тулд давхар бас судалгаатай явж байгаа болоо гэж би бодож байгаа. Тэгэхээр мэдээж энэ одоо аялал маань цаашаа их өргөжөөд тэгээ дараа дараагийнхаа хүмүүс цар хүрээгээ тэлээд их өр өгөөжтэй байх болтгоо гэж бодож байна. За баярлалаа. Аялалд намжлах хүсье. За баярлалаа. Багийнхан 4 дахь өдрөө аялал хөрвүүлж байна. За их говийн одоо дархан цаацд газар нэ ялангуяа Өмнийн Шаргал говийн аялал жуулчлалын 9 гайхамшигын нэг Хэрмэн цав дээр бид хөгчдөрийг чонлоо. За өнөөдөр 8 сарын 27-ны өдөр үнэхээр гайхамшигтай аялал хөрвүүлж байна. Манай уран бүтээлчид манай аялагч нар хөгчдөр Хэрмэн цавынхаа эхэн дээр ирж хонлоо. Манай аялагч нар уран бүтээлч нар бол үнэхээр одоо онгод хиймэр нь бас сэргсэн хөгчдөр оройг бол маш сайхан өнгөрүүлээ. Галынхаа наадмыг бас хийлээ. За мэдээж бол одоо бид бүхэн өнөөдөр говийн их тархан цаасд газар эхийн голд хүрэлцэн очноо. За мөн хаан тороотойгоо танилцсан. За тэгээд утга уран зохиолын одоо алдарт найрагл болсон Сэгцгаан богд ууланда өнөөдөр очноо. Тэгээд аялал их адал явдалтай их сонирхолтой үргэлжилж байна. Тэгээд энэ Хэрмэн цав дээрээс бас одоо энэ хүү аялал бас зохион байгуулахад бас гүн тусалцаа үзүүлсэн хамтарч ажиллаж байгаа бас байгууллагуудаа бас дурдгал таатай байна. За Баян хонгор аймгийн
засаг даргын дэргэдэх гадаад харилцаа аялал жуулчлалын албан. За мөн Баянгор аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар. За мөн Баянгор аймгийн УАЗ клуб, мөн цагаан зам авц засвар. За мөн одоо Говийн тархан цаасд газрын А хэсгийн хамгаалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан. За мөн одоо Баянгор аймгийн гэрэл зурагчдын холбоо гэх мэтлэн одоо бас албан газар аж ахуйн нэгжүүд бас одоо оролцож байна. За мөн энэхүү аялалд бас Баянгор аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болон зарласан. Үүнтэй холбогдуулаад бас манай аж ахуйн нэгжүүд бас явж байгаа. Ингээд ухайлах юм бол Баянгор аймаг Баянгор сумын засаг даргын тамгын газар. За мөн одоо Сүлдэн тэнгэр хоршоо. За хас авт засвар. За мөн Баянгор аймгийн Гонган Дэдлийн хийд. За гэх мэтлэн одоо байгууллагууд бас хамтран аяллыг маань бас дэмжиж ажилласан Баян жаргаланд хүнс компани Баа цагаан сумаас сонгогдсон Батөчр баруун бүсийн захирал. За эдгээр одоо хүмүүсүүд маань энэхүү говийн гайхамшиг 6 арга хэмжээг зохион байгуулахад бас гүн тусалцаа үзүүлж хамтран ажиллаж байгааг бас ингээд дуулахад таатай байна ингээд. Одоо ингээд манай аяллаа багийн хэрэм цавтайгаа сайхан танилцаад эндээ зураг авахгуулаад тэгээд алдарт эхийн голынхон зүг хөдлөнө. Энэхүү говийн гайхамшиг 6 уран бүтээлчдийн нэгдсэн аялалд оролцож байгаадаас итгэгдэл өндөр байна. Одоо говийн сайхан газруудаар явж байна. Энэс цааш одоо аялал бол үндсэндээ дундаач ороогүй явж байна. Тэгээд би Баянгор аймгийн автомобиль мотоциклийн холбоо, УАЗ клуб, цагаан зам засвар, авц засварын хамт олноо төлөөлөөд энэхүү аялалд оролцож байна. Тэгээд сэтгэгдэл бол маш өндөр байна. Манай энэ аялалд Баянгор аймгийн маань уран бүтээлчид түүний дээрээс Улаанбаатар хотоос хүсэл сонирхлоороо ирж манай аялалд оролцож байгаа 5 аялагч байгаа. Тэгээд тэр бүгдээ газрын холоос ирж бид бүгдийг зорж ирж манай аялалд оролцож байгаад их баярлаж талархаж байна. Мөн бидний одоо аяллаа одоо өнгийг нэмж бид бүхний аяллыг одоо гэрэл зураг хальсанд буулгаж байгаа зураглаачд, зурагчид та их баярлж байна. Монголын уран судлаач дэрж тоорны насыг тогтоох хамгийн том тоорог тогтоохоор одоо нэг аялал баг явсан. Тэр багийн хүмүүс бол Монголын хамгийн тоороо бол хаан тоороо, том тоороо бол ийм байна гэж тогтоогод энэ одоо диаметр нь бол 5 м 18 см байна гэж ингэ тогтоосон. Тоорог бол одоо жинхэнэ шинжлэх ухааныхан нэр элдэг навчт байлаас гэж байгаа. Одоо энэ дээр дагуур навчтай байж зарим газар бол зүгээр нарийнхан шулуун одоо навчтай. Ийм олон өөр навчтай байдаг учраас элдэг навчтууд ашиглаж байгаа. Тоорог бол яг энэ шинжлэх ухааны зарим хүмүүс яаж байгаагаар бол сая жилийн настай. 800 жил бол ургаад 200 жил унаад ингээд бараг нэг сая жил болно гэсэн ийм их юм яриад юм байлээ. Тэгэхээр одоо платас юм гэдэгтэйггүй.
Таараа бол өөрөө одоо бас онцлогтой оргон. Их давстай говийн юм хожуулга газар байгаа. Тэгээд тэр давсаа яаж гаргадаг вэ? Өөрийнхөө халдсан холдсон дээр тэр давсаа шүүгээд гарч чинь гаргачдаг. Тэрийг одоо манай нутгийнхан бол буулт гэж нэрлэдэг. Тэр буултыг бол бас одоо амьдрал ахуйтай хэрэгжилж байна. Одоо бооггүй гэж хийж болно. Эмийн жирмаар одоо тодорхойлоод өгөөд бол уучхад одоо өгөөд гаргачих нь. За мөн даралт одоо гэсэн үед бол толгоогоо шавшаад одоо тэр даралтаа буулгах. Тэгээд өмнө хүүхдтэйгээ даралтай хүүхэд гарах юм бол хүүхдийн толгоогоо тоглох маш сайн байна. Ингэж одоо тогтоосон байгаа. Нэг хэсэг бол тоороо бол хургаж одоо залуугаар ургаж үзэгдэг байсан. Тэр үед бол тоороо гоосон бол алтан гişээ усахыг өнөдөр үжилж байсан намайг баг шиг байна. Одоо бол тоороо бол өөрийнхөө замаар үрээрээ бол үздэг болжээ. Тэгээд одоо удаад ирэхээр бол дотор нь бол уул үүсдэг. Уул гэдэг нь бол одоо тийм цаас шиг маш одоо ийм зүйл гардаг. Тэр дээр үе усод бол тэнийг авч хит тутгамдаа хэрэгэлдэг. Тэгээ одоо мөн одоо захиурганд харгална. Ингээд одоо хит галдаа зохиж бол гал гаргадаг юм зүйл байсан. Тэр уул гэдэг одоо сүүлийн үед бол ямар нэгэн шархсаргундаа тавиад боочход бол дорны тэгээд соригуугаар гэдэг юм одоо агуу зүйл энэ тоорол хөтөсөн тоорол байна. Ингээд Говийн гайхамшигт 6 уран бүтээлчдийн нэгдсэн аялал 2018 аяллаа нэвтрүүлгийн маань эхний хэсэг Баянгар аймгийн Шинжин сумын нутагт орших эхийн голд ирж өндөрлөж байна. Аяллаа 2 дугаар хэсэг бол Баянгар аймгийн Шинжин сумын нутагт орших алдарт Сэгсцгаан богдоос цааш үргэлжилснээр 2 дугаар хэсэг маань үргэлжлэв. We'll be right back.